Сайн байцгаана уу та бүхэндээ. Хинтээ аймгийн Баян Адрах сумын Ногоон Тэгвэл эко хөтөлбөрийн сурагчид мэдчилж байна. Хүүхдүүдээ хүмүүсээ анхаарлаа нааш хандуулна уу? Гэлгаруудыг Монголын 4 компани тус бүр 5.5-аас 7 сая ширхгийг үйлдвэрлэж байна. Хэдхэн үйлдвэрлэлээс олж байгаль орчноо бохирдуулж буй гэлгарууд аль хэдийнэ үйлдвэрлэлээ зогсоох цаг болсон. Гэлгарууд гасын хурсан шингэлгүй он удаанчид байснаас өвдөд үүсгээс зогсохгүй бид бүгдийг хордуулж байна. Хогны өтнөөрөө хог юм хог босоор ань. Гэлгарууд нь байгаль дээр 60 жил амьдрах чадвартай хог юм аа. Сүүлийн жилүүдэд улаан халай, ходоод, нойр булчиргаа өрсөлдөд ихсэж байгаа үлээ. Энэ нь хүмүүсийн гэлгаруудны хэрэглээтэй холбоотой. Хүм мод тарьдагч нэг удаагийн нийлэгч дуутнаас болж ургамлын амьсгал боогдож байна. Нийт төсвийн 5.7 тэрбум төгрөгөөр 60 жилийн настай хог үйлдвэрлэж байна. Нийтлэг хальсан уутныг хүрсэн 100 гаруй жилийн талаар дараа шингэж хүмүүн биднийг хордуулж байна. Нэг удаагийн нийлэг хальсан уутанд ашиглах 5.7 тэрбум төгрөгөө хүүхдийн оюун санааны хөгжил ашиглацгаая. Нэг удаагийн нийлэг хальсан уутнаас болж их дэлхийгээ мөхөх биш, дааван уутаа хэрэглэж эхэлцгээе. Хор болон шингэдэг. Гэр бүл найз нөхөд алтан байгууллага дээр гэлгаруудны хор хөнөөлийн талаар ярилцаарай. Ялангуяа байгаль хамгийн ихээр новшигддог үнгүй нэмгэн уутнаас татгалзээ. Гэлгаруудыг хэрэглээс гаргаж эрүүл орчин бүтээцгээе. Гэлгар уутнаас татгалзаж нэгээлийг хэрэглээд эрхэмлэцгээе. Олон дахин ашиглаж болох байгаль дээлтэй даавуудаа хэрэглэж зашицгаая. Нэг удаагийн нийлэг хальсан уутнаас татгалзаж даавуудаа хэрэглэцгээе. Хинтээ аймгийн Баян